Хоохны санхүүгийн стратеги маань өнөөгийн байдлаа тодорхойлох буюу таны одоогийн нөхцөл байдал санхүүгийн чинь дүр зураг ямар байгаа вэ гэдгийг дээр одоо шинжилгээ хийхэд бэлэн одоо тэр хичээл дээр ирлээ. За яг одоогийн байдлаар таны хөрөнгийн байдал ямар байна вэ? Танд одоо хэдэн төгрөгийн хоригдлол хадгаламж байна. Үүнээс гадна орлого олдог ямар нэгэн хөрөнгө байна уу? Тэр нь ихэ жагсаалтыг. За орлого олдоггүй ч гэсэн магадгүй зарж борлуулах эсвэл ашигладаггүй тийм бусад нөхцөл байгаа юу танд. За орлогын хувьд та хэдэн их усүрээс орлого хүлээн авч ийн, сарын дундаж орлого чи хэд байна? За орлогоо өсгөн нэмэгдүүлэх одоо амбиц одоо цаг хугацааны боломж хэрэг өндөр байна вэ? За зардлын хувьд ч гэсэн та хэдэн төрлийн зардал гаргаж ийн, ямар дүнтэй гаргаж ийн, магадгүй хэмнэлт хийх, цаашлаад хуримтлал, хөрөнгө оруулалтанд зарцуулах боломж нь хэрэг байгаа вэ гэдэг дээр одоо та бодох нь байна. За үүнийхээ дагуу санхүүгийн тайлангаа бэлтгэх нь. За санхүүгийн тайлан гэдэг бол таны санхүүгийн байдлыг одоо тал талаас нь харуулсан ийм 5 тайлангаас бүрддэг. За жишээлбэл санхүүгийн байдлын тайлан гэдэг бол таны санхүүгийн одоо байр суурийг томилон харуулдаг тийм үлдэгдэл хөрөнгүүдийг харуулдаг ийм тайлан байдаг. За орлого үр дүнгийн тайлан бол одоо мөнгөөр ороогүй ч гэсэн таны нийт орлого, зардал, ашигт ажиллагааг харуулдаг. За өмчийн өөрчлөлтийн тайлан гэдэг бол ашиг, зах зээлийн үнэлгээнд одоо таны өмчөд нөлөөлж гин үү, магадгүй зах зээлийн үнэлгээ нь өсөд таны хөрөнгийн дүн өсөж байгаа буурчгааг харуулдаг тийм тайлан байх нэ. За мөнгөн гүйлгээний тайлан гэдэг бол зөвхөн мөнгөөр илэрхийлэгддэг таны одоо мөнгө урсгалыг харуулдаг тийм тайлан байх нь байна. Хувийн хувьд бол за баланс мөнгөн гүйлгээний тайлан хоёрыг бол зайлшгүй бүртгэх шаардлагатай. За өмчийн өөрчлөлтийн тайлан гэдэг бол байгууллага дээр бол зайлшгүй гаргах ёстой ч гэсэн таны хувьд бол өөрөө чинь зөвхөн өөрийнхөө хөрөнгийг бүртгэж байгаа учраас шаардлагагүй. Орлого үр дүнгийн тайлан бол та бэлэн бусаар гүйлгээ хийгээд байдаг бол одоо үр зээлээр эсвэл гүйлгээ хийгээд байдаг бол мөнгөн гүйлгээнийхээ тайландаа нэгтгэж өгч болох тийм тайлан учраас баланс мөнгөн гүйлгээний тайлан хоёроо зайлшгүй гаргах хэрэгтэй гэж одоо би зөвлөх байна. За баланс гэдэг маань бол ерөөдөө ийм тэнцвэрийг харуулсан. За ямар тэнцвэр вэ гэх юм бол хөрөнгө гэдэг бол одоо их усүр талаасаа өрөө байх юм уу эсвэл таны өөрөө чи хөрөнгө юм уу? Хөрөнгө тэнцвэр үр төлбөр дээр нэмэн эзний өмч гэдэг бол яг нэгтлэн бодох бүртгэлийн одоо хоёр талд зарчмын дагуу үндсэн ийм тэнцвэрийг хадгалдаг одоо үндсэн зарчим байдаг. За та энийг яаж гаргах вэ гэх юм бол хөрөнгө талдаа танд одоо яг хэдэн төгрөгийн харамтлал хадгаламж байна. За борлуулах боломжтой бараа материал, за өрчлөн төлсөн төлбөр магадгүй эсвэл бизнесүүд хувьцаа бод ч гэдэг юм. Ер нь ямар л хөрөнгө байна тэр бүгдийг жагсаад бичнэ. Энэ хүү хөрөнгийн маань их усүр тал нь та ямар нэгэн үр зээл байна уу? Хэрвээ байхгүй бол танд нийт 100% өмч буюу одоо их усүр талаа ингээд тодорхойлох нэ. За мөнгөн гүйлгээний тайлан гэдэг бол яг мөнгөөр одоо хадгаламж харилцах одоо бэлэн мөнгөөр хийгдэж байгаа таны мөнгө урсгалыг харуулдаг тайлан байдаг. Та нийт хэдийн их усүрээс орлого хүлээн авч ийн, үнийгээ ямар хэрэглээ болон одоо бизнестэй ч юм уу ер нь хаашаагаа ингээд зарцуулж байгаагаа харуулдаг. За үүнээс гадна яг зардлаа хүлээн зөвшөөрөхгүй ч гэсэн та магадгүй хөрөнгө худалдаж авсан хувьцаа бонд эсвэл үл хөдлөх хөрөнгө ч юм уу те эсвэл бизнестэй хөрөнгө оруулсан байх юм бол хөрөнгө авсан зарсан яг мөнгөөр хийгдсэн одоо гүйлгээнүүдээ бичнэ. За санхүүгийн үйл ажиллагаа буюу зээл авсан уу, төлсөн үү гэдгийг бол бүртгээд ингээд явах хэрэгтэй. Энэ нь бол мөнгө урсгалаа ойлгоход хэрэгтэй. За дараа цаашлаад бол төлөвлөгөө хийн, за төсөөлнө. Санхүүгийн захилга бат бас дэвшлүүлж өгдөг. Энэ хүү тоо маань өөрөө маш олон зүйлийг өөрөө хэлж өгдөг. За эрсдлээ илрүүлэн дүн шинжилгээ хийх зэрэгээр бол бүртгэл хөтлөх нь бол чухал байдаг. Энд бол айхтар их цаг бол авдаггүй. За түрүүний хэлсэнчлэн тийм 5 тайлан бүгдийг нь гаргах шаардлагагүй. За мөнгөн гүйлгээнийхээ тайлан бол сар болгон хийчих. За тэгээд яг танд одоо ямар хөрөнгүүд байгаа ч ихсэлтэй бол улирлаар юм уу жилээр ингээ хийгээ явж явах хэрэгтэй. За гэрийн даалгаварт бол хувийн санхүүгийнхаа тайлбарыг бол гаргана. Энийгээ сар болгон шинжилгээ хийгээ явах шаардлагатай. Ингэж та санхүүгийнхаа одоо тавьсан зорилготой бол
хүрэх тэр алхмуудаа хийх юм аа. За ингээд дараагийн хичээлээр уулзцгаая.